Дахин шүтэж цөмийн зэвсгийн гол төвхийд бол Полотон үйлдвэрлэгч Францын Арева компаниг дэмжин ажиллаж байгааг буруушааж байна. Францын Арева групп Африк улс орнуудад ямар гай гамшиг өвчин зовлон авчирч хэрхэн иргэний дай өдөөж байгааг бид харж сонсож байна. Нөөцийн мандалчгүй эрхэлдэг манай орны хувьд цацраг дурааныг олборлох нь газар нутаг улс мөрнөө цацраг торлохоос эрсдэлтэй бөгөөд Монгол улсын үндэсний аюулгүй байдал ноцтой зандалж байна гэж бид үзэж байна. Өнөөдөр Дорнов аймгийн Улаанбаатар суманд өрнөжийн үйл явдал энэ аюул эрсдлийг сэрэмжлүүлэх дохио боллоо. Арева группийн Франц улсаас ирсэн төлөөлөгчид бүгд нарт Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Монгол цөмийн эсрэг тэмцэгчтэй төлөөлөн нээлттэй уулзахыг шаардаж байна. Монгол улсын цөмийн эсрэг монголчуудын хөдөлгөөн Овиг бүгд нарт Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд ямар холбоо хуцуудаа бичсэн байгаа. Энэ шаардлагын үндсэн агуулга нь өнөөдөр улсын хурлын аюулгүй байдлын байнгын орнд Арева компани удирдлага Арева компани удирдлага цаг авсан байсан. Энэ болсонгүй мэдэхгүй байна. Маргааш 19-ний өдөр Сүхбаатар аймгийн захиргаа мөн улсын хурлын гишүүн мөнх чулууны зоригт гишүүний лоббито бас уулзалт хийж байгаа. Энэ бүгдийн үндсэн шалтгаан нь Сүхбаатар аймаг Дорногов аймаг дээр ураны уудуурхай эрхэлж байгаа хайгуулын үед ямар ослын тал гарч байгааг бодиттой баримттайгаар дэлгэсэн. Ямар ч байсан Улаанбаатарын малчин иргэд бол худалдагдсан иргэд болсонгүй 100% Аревагийн захиргааг нэг ч үг сонсохгүйгээр гаргасан. Тэгэхээр бид нар нэгдүгээр Улаанбаатарын малчтын төлөөлөлд, хоёрдугаар Монголын ард түмний төлөөлөл гэдэг утгаараа энэ шаардлагыг энэ хөгжлийн бодлогын захиралд нь хүлээлгэж өгч байна. Бид нар яаралтай хариу өгнө гэж итгэж байна. Хизээ хариу авах гэдэг бид нар шийдэж найл болохгүй. Хизээ бид нар бол дахиж ирж болчихсон. Энэ бүр одоод ирж шүү. За. Энэ найз чинь энэ хүмүүсээ төлөвлөж чадах уу? Энэ хүмүүс рүү чи яа. Наад хэвлэл мэдээлэл нээлттэй хариуцах шаардлагатай.